Сүүхэлд яагаад сонгогдсон бэ? Цагдаагийн ерөнхий газрын дарга хушууч генерал бол өнгөрсөн 7 хоногт гинэд чөлөөлөгт хүргэлтлөө өгсөн. Тэр даруйд цагдаа дотоодын цэрэг хүчний байгууллагын генерал хурандаа нар бужигнаад эхэлсэн. Болдын оронд цагдаагийн ерөнхий газрын дарга болох гэж тэр хэсэг бүлэг нутаг нугаараа хилхилдээд хэд хоног гуйлээ. Улс төрчиж дунд нь орчихсон тууж явсан. Ер нь манайхан аль салбарт бие голгоо болчиход байгаа юм. Нэг л жишээ нь энэ. Баргийн албан тушаал руу би чадна гэдэл зүтгэждэг болсон. Гэхдээ өчигдрийн засгийн газрын хуралдаанаар цагдаагийн ерөнхий газрын шин даргыг томилоход дээрх марафонд идэвхтэй оролцогчдоос томилсонгүй. Эрүүгэн цагдаагийн албаны дарга цагдаагийн хурандаа Сүхболдыг сонгосон байна. Ингэж цагдаагийн дээд удирдлага анхудаа 1980-ад оны залуугийн гарт шилжив. Гэхдээ үүнээс илүүтэйгээр засгийн газар ерөнхий сайд яагаад Сүхболдыг цагдаагийн ерөнхий газрын дарга болгосон бэ гэдг нь анхаарал татж байгаа юм а. Тэрбээр сүүлийн жилүүдэд эрүүгэн цагдаагийн албаны гол албан тушаалуудыг хассан. 2013-аас 2018 онд эрүүгэн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч дасгийн дарга 2018-аас 2020 онд эрүүгэн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн дарга 2020 онд эрүүгэн цагдаагийн албаны дид бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга 2020 оны 7 дугаар сараас эрүүгэн цагдаагийн албаны даргаар ажилласан байдаг. Сүхболд сүүлийн 10 жилийн хугацаанд шалгагдсан эдийн засгийн томоохон хэрэгүүдээр ажиллажээ. Захаас нь хэлэхэд эс зоригийг хөнөөсөн хэрэг, эрдэмтдийн 49%, салхитын мөнгөний ордын хэрэг, нүүрсний хэрэг, коин, хөгжлийн банкны хэрэг, боловсролын зээлийн сан, Мятын дайны эрсдлийн сангийн мөнгийг шамшигтуулсан хэрэггээд дурдж болно. Ийм хэрэгүүдээр ажиллаж ирсэн мэргэжлийн хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүнийг цагдаагийн ерөнхий газрын даргаар сонгосны учир шалтгаан нь энэ бололтой.